100 түүчэлэх 100 нэмэтээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэтээ. Цаана үзэгчдээ зуны мэдээ сонины 7 хоногийн таймыг хэлж байна. Энэ 7 хоногийн таймыг таймч Нямсүрэн сэтгүүлч Баяр Жавхланаар хөргөхөд бэлэн боллоо. Тэгэхээр даваа гарагийн дугаарын талаар эхлээд яриа тийм ээ. Энэ 7 хоногийн даваа гарагийн дугаарт Эрдэмтэнд Дендрологч одоо манай хүнд амьдралын тойрог булангийн зочноор оролцсон байгаа. Тэгэхээр Дендрологч гэж яг ямар мэрэгжилтэй хүн бэ гэдгийг төдийлөн бас үзэгч уншигчид маань сайн мэдэхгүй байх. Тэгэхээр энэ талаар бас сонирхолтой одоо зочныхаа талаар ярилцъя. Дендрологч гэдэг нь болохоор одоо нөгөө юм хотын одоо ландшафт буюу нөгөө нэг юм ногоон байгууламжийн одоо юм инженер гэсэн үг л дээ. Тэгвэл манай энэ Бадрахын Чимдгой хувьд болохоор одоо 1989 оноос Улаанбаатар хотын ерөнхий дендрологчоор ажиллаж өнөөдөр Улаанбаатар хотын одоо өнгө төрхийг ер нь бол бий болгосон ийм хүн байгаа. Тэрээр одоо 2015 оноос одоо тэтгэвртэй гарсан ч гэсэн өнөөдөр хүртэл ойж уйлт ногоон байгууламжийн ажиллаа хийсээр л байгаа. Одоо нөгөө тэр ерөнхийлөгчийн санаачилсан тэр бомод төсөл болон одоо бусад төслүүд дээр ч гэсэн одоо хүртэл ингээд ажилласаар байгаа ийм хүн байгаа. Энэ хүн маань болохоор одоо Уус аймгийн Малчин сумын Баяд ийм хүн одоо ийм гаралтай хүн. Гэхдээ одоо Чимдгойн хувьд бол бас ийм нэлээд ийм онцлог хүн байгаа. Тэрээр одоо ой аж ахуйн инженер, улс төрийн ажилтнанд, дендрологч, эрдэмтэн, багш, аж ахуй удирдагч, зохиолч, яруу найрагч, төрийн албаны түшмэл, уран сэлбэрч гэдэг одоо олон одоо алдар гавьяа одоо түүнтэй ингэж холбогддог ийм хүн байгаа. За тэгэхээр leaderships болонд бас нэгэн сонирхолтой одоо зочин орсон. За энэ хүн маань нийгмийн ажилтан, тэр дундаа эрүүл мэндийн нийгмийн ажилтны талаар нэлээд голын ярьсан байгаа. Тэгэхээр ярилцсан сэтгүүлчийн хувьд одоо нийтлэлийн талаар танилцуулбал. Эрүүл мэндийн нийгмийн ажилтан гэхээр яг юу хийд юм бэ гэд хүмүүсээс нэлээд гайхаж байгаа бах тий. Тэгэхээр одоо хүн эмнэлэгт ирээд зөвхөн эмчээс үйлчилгээ аваад одоо гарах биш, одоо эрүүл мэндийн нийгмийн ажилтан дээр очиод одоо өөрийнхөө одоо нөгөө нэг тэр хүнд одоо ямар юм тусламж үйлчилгээ шийдвэрлэх тий байна вэ гэдгийг одоо эрүүл мэндийн нийгмийн ажилтнаа одоо зөвлөгөө өгөөд жишээлбэл сахартай хүн ирлээ гэхэд одоо сахартай хүн ямар дэглэм баримтлах юм, ямар дасгал хийх ёстой юм гэдгийг одоо эмч тэр одоо энэ нийгмийн ажилтан одоо хөдөлгөөн засалчин тэр нийлж агаад тэр хүнд одоо ингэж зөвлөд тэр сахарын өвчнийг бүрэн эдгэрхэд энэ хүмүүс маш юм чухал нь зөвлөгөө өгнө. Тийм. Гэтэл өнөөдөр одоо яг нийгмийн ажилтны мэргэжлийн эрэлт бол нийгэмдэр маш их байгаа. Гэтэл нөгөө нэг одоо нийлүүлэлтээ бид нар ингэж нөгөө чадахгүй байна. Одоо анагаахын шинжилгээ ухааны сургууль дээр жил бүр одоо 20 хүнийг л энэ мэргэжлэр төгсгөж байна гэж байна. Мөн одоо яг юм нийгмийн ажилтнуудын одоо төрийн бус байгууллагыг байгуулж энэ хүмүүстэйг одоо хэрэгтэй чухал шийдвэрүүдийг нь одоо төрийн бус байгууллагаараа дамжуулж ингэж гаргуулах юм бас нөхцөл боломж. Тэгээд цаашлаад одоо цалин хангамж зэрэг дэв энэ асуудлуудыг ингэж тусах хэрэгтэй байна гэдгийг энэ хүмүүс маань одоо хүндэж ярьсан байгаа. За мегмар гарагийн дугаарын хувьд одоо гол материалаар Австрийн ерөнхийлөгч манай улсад анх удаа айлчилсан тэр талаар бас та одоо ингэж хүндэж бичсэн байгаа. Тэгвэл энэ хүний одоо яг онцлог зүйл нь яг юу байв маань одоо айлчлалын өрөөнд яг юу яригдав бас хин хэмбэ гэдэг бас их тийм сонирхолтой байдаг Миний хувьд болохоор одоо хин хэмбэ буюу өөрөө чи яг хэлснээр энэ энгийн ерөнхийлөгч өдгөө 89 настай энэ хүн маань ер нь яг хин гэж хүн ямар амьдрал туулсан юм бэ гэдэг байдлаас нь гэдгийг илүү сонирхож уншигчдаа хүргэх үүднээс одоо нийтлж бичсэн. Тэгэхээр хин хэмбэ гэж үзэхээс илүү одоо гарчгийн илүү сонирхолтой байх тий. Урагшаа профессор Урагшаа гэдэг энэ хүн маань их сургуулийн эдийн засгийн мэрэгжлийн одоо профессор, их сургуулийн хүндэт профессор бас мэрэгжлийн хүн байгаа. Тэгэхээр түүний хувьд болохоор бас бага залуу наснда нэлийн бас амьдралын хатуу утга үзэжсэн. Ялангуяа багада аав нь Орос гаралтай, ээж нь Эстон гаралтай. Тэгээд аавын талынх нь өвөөнөр нь Оросоос дөрвиж очиж исэн. Мөн Эстонд сууршаад Эстонд төрсэн юм хүн байна. Тэгэхээр одоо дөрвөгчдийн амьдрал ер нь одоо хүний амьдралын жаргал зовлон гэдгийг бас багасаа үздсэн учраас тэр хэрээрээ бас амьдралд одоо ялангуяа улс төрд илүү ингээ албархах гэхээсээ илүү энгийн байхыг илүү чухалчилдаг гэдгээрээ бас их алдаршсан. За манай
мигмар гаргийн дугаарт бас нөгөө хүүхдийн ертөнц булан маань ордог тий нэлийн бас хүмүүс авах сонирхолтой ийм булангуудын маань нэг бас болоод байгаа тий. Тийм. Энэ 7 хоногийн хүүхдийн ертөнц буланд маань манай Маргад Эрдэнийн өргөө цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд маань өөрсдийн ертөнцийг үзлийг цаасан дээр хэрхэн буулгасан тухайга сонирхолтойгоор харуулсан. Тэгэхээр аригун, уярам, оюун гэрэл, инрэл гэд нэлээд олон хүүхдүүд бас ингэж зураг ирүүлсэн байгаа. Тэгэхээр хүүхдийн ертөнц булангийн хувьд одоо өөрөө чинь хэлснээр манай сонины бас брэнд булангуудын нэг болоод байгаа. Маш олон сургуулийн болон цэцэрлэгийн багш нар манад хандаж хүүхдүүдийнхаа зургийг одоо сонин дээр гаргаж дурсамжтайгаар үлдээе гэдэг хүсэлт тавьдаг болсон. Тэгэхээр одоо уншигч үзэгчд маань ч гэсэн хүсвэл хүүхдүүдийнхаа болон одоо цэцэрлэгийн багш нар харж байвал хүүхдүүдийнхаа зургийг бас сонинд дурсамж болгон үлдээх боломжтой. 5 гаругийн дугаарын хувьд гол материал маань одоо 2-7 хоног тутамцууны мэдээ сонин эрхлэн гаргадаг. Ерөн сурвалжлах нийтийн эрх ашигын төлөөх материалыг тогтмол гаргадаг бас нэг уншигч үзэгч маань мэдж байгаа хаа. Тэгэхээр энэ 7 хоногийн одоо ерөн сурвалжлах нийтийн эрх ашигын төлөөх бүтээлийг бас манай баяр жахлан маань хийсэн. Эзэмгүй лифт иргэдэг хохироосоор байна гэдэг гарчиг нь бас их шууд лифтний асуудал ямар чухал байгаа. Одоо барилгын салбарын бас л хил ам их таталдаг гол асуудал бол лифт гэдэг. Тэгэхээр энэ асуудал дээр ер нь яг гол проблем нь юу байсан бэ? Яаж шийдэх тухай сонирхсан баг тий. Тийм, ер нь эзэнгүй лифт гэж яагаад нэрлсэн бэ гэх юм бол нөгөө одоо хаана юм хариуцлага хүлээх юм механизм одоо тийм юм алга байна л гэдгийг бид нар ингэж хүндхийг зорьсон. Ийм сүүлийн үед одоо ашиглалтанд орсон барилгуудын лифт одоо ингэ чичрэх, савлах тий ер нь асуудалтай лифтүүд бол тий маш их байгаад байгаа тий. Лифттэй холбоотой одоо бид нарт бас юм одоо эмгэнэлтэй явдлууд ч бас хэдэн жилийн өмнө гарч ирсэн юм кейсүүд бас байдаг. Тэгвэл яг энд яг ямар зүйл болоод байна гэхээр одоо сөөх энэ одоо энэ лифтний яг эзэмшигч чинь сөөх байгаа байхгүй. Сөөх одоо лифт эвдэрлээ гэхээр лифтээ засварлаа гэхээр сөөхөд лифтийн засварлах одоо мөнгө төгрөг юм боломж нь байдаггүй. Тийм. Тэгүн өдөр одоо яг хяналт шалгалт бас юм тавьдаг газрууд байна л да. Одоо нийслэлийн одоо юм нийслэлийн юм хяналт шалгалтын хэлсэн төргээ байна. Одоо лифт шалгах. Гэтэл энэ чинь 20-3 байцаагчтай тэд нар жилдээ одоо Улаанбаатар хотын бүх барилгын лифтэнд хяналт тавьж чаддгүй гэж байна. Тэгвэл төрийн өмчтнийг байгуулга нь Улаанбаатар лифт гэдэг. Тэднийх яадаг уу гэдгсэн чинь одоо төрийн өмчийн хөрөнгөөр баригдсан барилгуудын лифтийг одоо хянаж шалгадаг. Тэгвэл одоо бас юм хугацаанд дууссан юм лифтүүд байгаад байгаа байхгүй 2005 оны барилгууд. Тэгвэл одоо эднийх жишээлбэл одоо юуны төсвийн хөрөнгөөр одоо эднийх юм лифтүүдийг засварлаа явж байгаа юм байна. Тэднэрд бол одоо хянаж шалгалтаа тавиад дахин эвдрэл гэмтэл гарах нь үгээд ингээ үздэг. За тэрэн зочин булангийн энэ 7 хоногийн дугаарын зочин бол Улаанбаатар музейн эрдэм шинжилгээний ажилтан Хоч Баяр гэж хүн өргөцсөн. Тэгэхдээ энэ удаагийн одоо нийтлэлийн эзэн маань музейн эрдэм шинжилгээний ажилтан гэдгээсээ илүүтэйгээр Улаанбаатар хотын үүх түүхийг хөрмсөн одоо Улаанбаатар хотын талаарх илүү их мэддэг одоо ютубер гэдгээрээ илүү олон танигдсан. Тэгэхээр энэ сэдвийг нь илүү их төлхөө яриулсан гэж хэлж байна. Пүрэв гарагийн дугаарын бас нэгэн онцлог материал манай ангийнхан ингээд булан бид нараас шинээр санаачлаад ингээд хүмүүсийг оруулж байгаа тий. Энэ булангийн яг онцлог зүйл нь энэ удаагийн дугаарт бас ямар хүмүүс оров? Энэ 7 хоногийн манай ангийнхан буланд бол бас 60 жилийн өмнө 10 дугаар ангид төгссөн, 70 жилийн өмнө 1-р ангид орж исэн бас их сонирхолтой түүхтэй одоо Сүхбаатар аймгийн Баруун урт сумын төгсөгчд оролцсон. Тэгэхээр энэ хүмүүсийн дурсамжаар аялахын зэрэгцээ манай энэ буланд маань бас яг үншиг төгслийн баяраа хийж байгаа 30 40 50 жилийн уулзалтаа хийж байгаа бусад хүмүүс маань ч гэсэн оролцох боломжтой. Тэгэхээр энэ ийм төгслийн уулзалтаа одоо манай сонины манай ангийнхан буланд одоо нийтлүүлэхийг хүсвэл мөн редакцид хандах боломжтой. Манай Баасан гарагийн дугаарын гол материалаар одоо ардчилсан намын Өмнө Говь аймагт одоо говийн бүсэд ажилласан хуралдаанаас бид одоо бэлтгэсэн байгаа манай сэтгүүлч. Тэгвэл одоо улс төрийн намын тухай хууль 2023 онд батлагдаад 24 оноос хэрэгжиж эхэлсэн. 25 онд багтаж Монголын бүх намууд одоо өөрийн үндсэн дүрм хөтөлбөрөөр шинчилж улсын дээд шүүхэд бүртгүүлэх хэрэгтэй байдаг тий. Тэгвэл ардчилсан намын хувьд одоо 21 аймаг 9 дүүрэгт одоо өөрөх дэмжигчд болон гишүүдтэйгээ уулзаад манай одоо үндсэн дүрм одоо энэ бүх зүйл болж гэнэ үү гэдэг талаар юм уулзалт хийсэн байгаа. Тэгвэл энэ одоо хамгийн сүүлийнх нь буюу говийн бүсэд ингээд ажиллах үеэр нь манай сурвалжлагч Амгалан Баяр очиж ингээд ажиллаад бид нар гол материал болгоод томилтоор ингээд хийсэн байгаа. За мөн манай Баасан гарагийн
одоо сонингийн маань бас нэгэн чухал сэдв бол одоо critical mineral энэ талаар бас байсан те. Ер нь дэлхийн нийт одоо сүүлийн үед одоо яг энэ зүйл рүү бас нэлээ их тэмүүлж хөшөөрч штэ те. Энэ яг энэ талаар та яг ямар асуудлын энэ удаад бас ингэж бичив тэр талаараа. Баасан гарагийн 7 хоногийн тайм гэж явдаг. Тэгэхээр энэ 7 хоногийн олон улсын таймаар critical minerals буюу газрын ховор элемент гэж сүүлийн үед нэлээд хошуурах болсон, ярих болсон тий. Тэгэхээр газрын ховор элемент гэж яг юу юм? Одоо дэлхий дээр байгаа улс орнуудад яг ямар улс орнууд нь газрын ховор элементээр илүү их ингээд баялагтай тэнд илүү их хүч төвлөрж юм. Яагаад ингээд одоо газрын ховор элемент рүү хошуурах болсны гол шалтгаан бол мэдээж одоо улс төрийн болоод эдийн засгийн бүхэл хүч тэнд төвлөрж байгаа учраас одоо улс орнуудын хувьд маш эрэлттэй байгаа. Тэгэхээр энэ улс орнууд нь яг ямар улс орнууд байгаа гэдгийг ингээд тодорхой жагсаалтаар гаргасан байдаг. Тэгээ энэ жагсаалтыг танилцуулснаас гадна манай улсын хувьд юу энэ жагсаалтын хаана яваа юм бэ гэдгийг бас тодорхой гаргасан юм мэдлэг бичсэн байна. Зуны мэдээ саний 7 хоногийн таймын түрээд өндөрлөж байна. Манай саний хувьд Journalism Trust Initiative олон улсын стандартыг хангасан хэвлэл мэдээллийн байгууллага баснаараа үргэлж бахархдаг. Тэгэхээр манай санийг захиалан уншихыг хүсвэл зуны мэдээ цэг имэйл хаягаар орж онлайнаар захиалан уншаарай. 100 түүчэлэх зууны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зууны мэдээ.